За өнөөдөр та нарт би өөрийнхөө камерын цум болон миний өөрийнхөө сетапыг танилцуулъя гэж бодлоо. Энэ миний камерын цум бүрээд явдаг. Гэтэ би энэ камерын цумхаа яг энэ сетапаар нь авч явсан аялал бол ганцхан байгаа. За хамгийн түрүүнд үзүүлэх юм бол энэ миний Joby Gorilla гэдэг юм трайпод байгаа. Энэ нь болохоор ингээд влогинг хийж явал ингээд бариад явдаг тийм. Тэгээд нөгөө мозодноос ингээд зүүшдэг ингээд тавьчихдаг юм бендинг болохоор айгу хэрэглээ сайтай. Хүмүүс мэдэн штэ тийм. Видео хийхдээ ингээд ийм трайпод байгаа. Нёсиг аваад гिचдэггүй. Ямгадгаж байгаа гэвэл хамгийн түрүүнд миний видео хийдэг камер. Энэ болохоор Canon-ы Америк хөлбөр нь болохоор T780 гэдэг, Европ хөлбөр нь болохоор 800D гэдэг. Энэ болохоор нэг 2 жилийн өмнө гарсан камера. Энэ дээр бол би видео хийдэг. Энэ камертайгаа би байнга авч явдаг ленс гэвэл энэ Canon-ы 1755 2.8 апертюртай ийм ленс байгаа. Энэ ленс нь би хамгийн их дуртай. Энэ болохоор айгүй тод sharp авдаг. Ер нь энэ ленс нь би айгүй дуртай юм байна. Дараагийн ленс нь бол энэ болохоор видеогч гоё авдаг, зургийгч гоё авдаг. 50 мм-ийн Canon-ы ленс байгаа. Хамгийн гол нь энэний нөгөө апертюр 1.8 буюу айгүй том онгодог. Айгүй сайн. Энэ айгүй гоё. Би энэ амар дуртай. Энэ болохоор Rode microphone гадуур авч хахад хамгийн авсаархан амар микрофон эсвэл айгүй сайн бичдэг. Тэгээд энэ болохоор миний хоёр дахь камера. Ингээд болохоор би зураг авдаг ерөнхийдөө. Тэгээ хаяа гэхдээ ингээ хажуун мажуунаас ингээд бичлэг хийчихвэл бас болчтой. Энэ гэхдээ үзүүлэлт бол түрний камертай нь бараг адилхан. Энэ flip screen байхгүй. Зургандаа бол айгүй сайн энэ Nikon-ы камерагаа. Тэгээд Nikon-ы ленс маань болохоор энэ 1805-ын энэ амар мундаг ленс биш ч гэсэндээ энэ зураг авахд бол яах вэ дажгүй. Би ингээд бол зураг л авдаг. Энэ болохоор зүгээр фильтрүүд байдаг. Энэ ленснуудын фильтрүүд, янз бүрийн фильтрүүд байдаг. Энэ болохоор миний влогны камера. Би энэ влогныхаа 99% баг энэ төр хийдэг. Canon G7X гэдэг камерага. Энэ бол би амар дуртай энэ айгу хөөрхөн авсаархан тэгээд айгу сайн дайгуу камер гэж би боддیں۔ Чи ингээд тас ширчин тэгэхээр чи би ингээд нэг амар биеэрээ хөлсмөс хойж идэж шин. Юу ярьчлаа. Энэ болохоор миний камера эдрийн battery node Zapas battery and тэгээд энэ болохоор миний GoPro байна. GoPro 7 Black. Энэ болохоор нэг image stabilizer-тай. Тэгээ бас нэг усан дотор ямар ч нөгөө case юугаар housing баггүйгээр ингээд шууд усан дотор зураг авч болдог. Энэ айгуу гоё камера. Би энэ амар дуртай. Окей. Тэгээд энэ карманд нь болохоор энэ болохоор зүгээр хоёр талтай цавуутай tape байна. Энэ болохоор энэ болохоор ND filter гэдэг нэраа жоохон өөр бас фильтрүүд байгаа. Яа хөлрөө тань яах вэ? Variable ND filter гэдэг байдаг. Түрүүний ND filter штэ тэрний нөгөө variable гэдэг нь ингээд тохируулах боломжтой. Тийм 8 stopтай юм ND filter байгаа. Энэ бол амар хэрэгтэй. Гадаа зураг авахд юм нар зогцсон юм үед зураг авахд бол энэнгүү болвол зураг болохтой гарахгүй. Энэ загварууд болохоор ингээд өөр ленснуудыг хийгээд тэгээд энэ фильтрээ хийхээр нэг фильтрээр ингээд бүх камеруудтай хэрэглэж болдог. Скан байгаа.
хэрэгтэй. Миний хувьд энэ болохоор нэг компьютертай холбоод USB, SD card, mini SD, HDMI дээр залгаж болдог юм залгуур. Энэ болохоор зөвхөн hard disk. Энэ дээр болохоор ингээд видеога аваад ингээд backup хийгээд эсвэл ингээд монтажлсан видеогоо хөндөгдөг ч юм уу. Тэгэхэд хэрэгтэй. Энэ болохоор power bank. Power bank мөртлөөсөө гэрэлтэй power bank. Бас арай бүдэг гэрэлтэй power bank. Тэгэхэд гэрэлгүй power bank. Энэ аягүй сайн цэнгэлдэг мөн бас энэ аягүй сайн гэрэл тусдаг. Ингээд одоо гэрэл мотой газар ингээд тусгаад бичлэг хийх юм бол амар сайн авдаг. Энэ болохоор Sharpie. Энэ болохоор миний SD card-нууд. Энд юу вэ? Энд болохоор миний камера цэвэрлдэг юмнууд. Тэгээд энэ цэнэглэгчүүд, залгуурууд, экстеншнүүд янз бүрийн юмнууд байгаа. Залгуурнууд байгаа. Cords. Энэ болохоор хотго, энэ миний хотго, энэ манай найз надад өгч ирсэн 13 жилийн өмнө өгч ирсэн. Одоо хүртэл би хэрэгэлдэг. Юм болгонд хэрэгэлдэг заяа. Ингээ багаж болчихлоо. Хотго олчдаг, янз бүрийн хотго олчдаг. Хөрөө олчдаг. Гөрөө мөрөтэй. Амар намаа ингээд энэ хотготой хамт нэг газар харьчул айгуул би гараад ирэх баг. Бөхтрөө тэгээд яа тийм бөхтөр байж болохгүй бөхтөр. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор миний MacBook Pro байдаг штэ. MacBook Pro Touch Bar гэдэг л тийм компьютер энэ болохоор ингээд 13 инч болохоор ингээд авч явахад айгүй авсаархан батаре сайн барьдаг. PC-г бодвол би PC-ийн дуртай л да. Гэхдээ энэ болохоор батаре айгүй сайтай, айгүй хурдан, айгүй мэдгүй амжсан би энэ дуртай. Энэ хоёр хахад тэгэл бүх юм чинь болчихж байгаа. За ингээд миний камера баг таа энэ дуусчихлаа. Одоо та нарт бусад сайтаа үзүүлье.